За ингээд та бүхэндээ мэдээгээ танилцуулах гэж байна. Сөүлийн Itaewon-д яг одоо том үйл явдал болсон байна. Одоогоор 146 хүн нас орж 150 хүн шархсан байна. Аливаанаас болоод энэ хагас сарны шөнөөс эхлээд Itaewon-д маш аимшигтай зүйл болсон байна. Эдгээр нэг нэгээрээ доошо газар дунан амьсгаан төгжигдэж их л гайхамшигтай зүйл болсон байна. За бүгдээрээ одоо сэтгүүлчтэй уулзъя. За Han Ji-yeon сэтгүүлч яг одоо таны байгаа газар чинь хаана байгаа билээ? Би одоо яг энэ үйл явдал болсон газар яг гараад ирчихсэн байна л да. Хэдэн цагийн өмнө намайг ирэхэд бол энд уул шиг хүмүүсийн цогцоор дүүрсэн байсан. Одоо бол бас цагдаа нар тэднийг маш их янзалж нөхцөл байдал гайг болсон байна. За тэгвэл та одоо байгаа билээ гэлээч. За тэгэхээр одоогоор ямар ч байсан нас орсон хүмүүс 146 хүмүүсийг бүгдийг одоо эмнэлэг рүү хүргэж дуулсан байна. За тэгээ одоо бол гал унтраагч буюу цагдаа нар гарцыг хаасан байна. Мөн одоо хүмүүсийг хайж байна. Хайлтын ажлаа үргэлжилсээр байна. За энэ одоо яг хагас сарны 10 цаг 22 минутаас эхлээд Сөүлийн Itaewon-д одоо ийм зүйл болж эхэлсэн байна. Өөрийн 4 цаг гэхэд 146 хүн нас барж баг ёстой 150 эд хүн шархсан байна. Хамгийн гол нь энд байгаа хүмүүс бүгдээр 20 настай хүмүүс байсан байгаа даа юм. Ихэнх нь ерөөсөө эмэгтэй хүмүүс. Одоохондоо хин гэдгийг нь тодорхойлж амжаагүй байна. Хамгийн одоо их одоо нас орсон хүмүүстэй газар нь яг Itaewon-ы Yogi 1-р гарц дээр одоо буудлын урд тавьцаа ер нь бол энд бол маш олон хүмүүс хитрхи олуулаа байсан учраас бараг хамгийн дээд зэрэглэлийн аврах ажиллагаа хүртэл одоохондоо нөлөөлөхгүй байна. За тэнд бол одоо эдгээр 3 дахь үйл ажиллагаанд орсон буюу 3 дахь шат руугаа орсон байна. Ямар сайнд одоо яг одоо бол яг зүрхний зогсол зүрх нь хаагдсан хүмүүс бол маш ихээр энд нас орсон байна. Газар газараас нэг нэгээр ухаан алдан унаж тэднийг тэнд одоо хиймэл амьсгаа хийж байгаа гэж байна. Нэг гадаад хүн найзтайгаа хамт алхаж байгаад гинт араасаа түлхүүлээд хоёр найзтайг нь ирсэн гэж байгаа. Тэгсэн чинь нэг нь нас ороод нөгөөх нь одоо хаана байгааг мэддэхгүй байна гэж бидэрт мэдээлсэн. Цагдаа энэ удаагийн одоо хайлтын ажиллагаагаар өөрийнхөө бүх хүмүүс хамаг хүчээ ингээд нэгтгэн хамгийн их хүнээрээ хайж байгаа гэсэн. За ингээд Itaewon-оос та бүхэнд мэдээллээ би. За тэгэхээр одоо та бүхний харж байгаачлан одоо ийм зүйл болчихсны дараа энэ хүмүүс маань бүжиглэж зарим нь бичлэг авч зарим нь би үхээгүй наацтай гэсэн одоо мессежийг үлдээж байгаа мэтэр ингэж баярлаж байна. За тэгэхээр нэг бодлоо эндээс хүн төрлөختний жинхэнэ төрхөө хүн төрлөختний уг чанар харагдаж байгаа гэж бас хэлж болох юм. Хажууд нь одоо энэ их аврагчид буюу ажилчид нэг хүнийг ч илүү амьдруулахын төлөө маш ихээр эднүсийг одоо зөөж хиймэл амьсгаа хийж ингэж хооронд хүртэл ингээ хажуугаас нь тал талаас хүмүүс одоо гинэд ухаан алдаж за зарим нь нас барж за одоо ийм байдалтай байна. За тэгэхэд энэ хүмүүс маань саяны та бүхний харсан шигчлэн одоо зарим бичлэг хийж зарим нь хажууд нь бүжиглэж юуж болоо юм шиг байгаа нь өнөөдрийн нийгэм мөн билээ. За тэгэхээр үүний дараа толилуулах бичлэг маань одоо өгсөн хүмүүсийн өмнөөс бүжиглж байгаа хүмүүсийг та бүхэнд харуулъя.